Юун түнрүүгүй чочоод үннээ хийж хашгирч цогтдаг сарсан Багвахаг ийм амархан унгасан тул жинхэнэ хүчтэй нөөжсэн юм биш үү гэж асууна. Яин сандран Багвахаа хортон байсан ч томорхороо амархан байвалсан. Формашн түүнийг унахад үнэхээр тасарсан гэж тайлбарсан. Тэр цэцэг рүү зааж сэдвийг өөрчлөхийг орчтон энэ бол гэж хэлсэн. Тэднийг эхлээд шалхан дээр учир нь тэд жинхэнэ чухал. Юусын нууртай харцаар түнзүү ширтээд дараа нь чамаа байцаана гэж хэлнэ. Тэр агуй руу гүйж цэцэг өрцөн байгаасаа гэж гортно. Эсбүгээс энд юу ч тайлбарч чадахгүй. Тэр зөөр Ян орон зайн удаа ашиглан зөгцсөн сарсан Багвахаг шингээж авна. Юулийн эцэстэн цэцгүүдээ олж аз усхад бүгд байрандаа хിവэр байна. Тэр тоолж үзэхэд нийт 8 ширхэг байгааг хараад энтэй тэгш хуваах боломжтой болно. Тэр суугаад цэцгүүдээ тасарч ихин өөрийгөө азтай гэж бодно. Ян нортон зогсоод тэр цэцгээ түүх зөөр төвчээртэй хүлээж байцаагаар таньж үнэн мэдрэгдэнэ. Юулийн түнд ногтох хэсгийг нөхөхөд Ян цэцгүүдээ орон зайн утандаа хийж чадчихна. Ян хамраа сарч зөөлж энэ үнэн шаожин түүний сүнслэг жимслүү дагуулж татсан яг тэр үнэр гэдгийг ойлгоно. Тэр юунд ойрцоо өөр эрдэнэ байгаа савтай гэж хэлээд хайж өгшин. Юужин тэдэнд аш хэдийн тэнгэрийн сүнсний цэцэг байгаа. Одоо явах цаг болсныг сануулна. Гэвч Ян нөгөө эрдэнэг отохоор шийдсэн тул яарад байвал өрчиж яваарай гэж хэлнэ. Тэр өдөхгүй хөөд хүн. Юужин байгаагаараа сэтгэл хангалуун бай. Эрдэнэ ирэхэд шүнс бол аюултай цэргийд сэрэмжлүүлнэ. Ян юу ч хэрэгжгүй үргэлжлүүлэн хайн. Тэр эцэст нь ханан дээрх жижиг талбайг анзаараад нүдргаараа цавхад агуун дотн ногтмос өрөө нэгтэн. Юужин нууц өрөө байгаад гайхаж дотн ногцсон эрдэнэ болох газрын хүчний алтан бадмаарагийг хараад бүр цочирдна. Ян нэмсвлээд энэ бол миний анхнаас хайж өссөн эрдэнэ мөнгө гэж хэлнэ. Ян юужингээс энэ урамлын талаар юм мэдхсхийг асууна. Тэр мэднэ гэж хэлээд үнийг тэнгэрийн сүнсний цэцгээс чавар газрын хүчний алтан бадмаараг гэж танина. Гэвч үлэмж үн цэнтэй хэдий ч үүнийг зарагдахгүй гэж үздэг. Ян нэрвэлзэн үн цэнтэй авчаа зарагдахгүй гэдэг нь ямар очиртай гэсэн. Тэр тайлбарлахдаа бадмаараг нь хүний төрөл хавьяас нөлөөж чадахч тэнгэрийн цэцэг шиг түгшинг нь ахиулдаггүй гин. Харин авьяас шинээр асгарах боломж олгодог. Гэхдээ тэр арган ашигтайс нь бүхэлдээ авьяасаас өөрөөс нь шалтгаална. Нөлөө нь ихчлэн ба зөвхөн хоор тохиолдолд магадгүй 1001-д ур чадварыг илүү үр дүнтэй болгодог. Тийм учраас зөвхөн баячууд азаас сарахаар үүнийг авах хэрэгтэй. Ингэснээр эрхэм боловч зархад бэрх болдог. Яа өөрийг хуурпар хавьяасаа бодоод ямар шин арга сорох бол гэж санагдсан. Тэр юунд 8 ярих цаг башны хижээд бадмаарагийг авахар доош өсрөн буухтаа хүлээхийг хүснэ. Буцаж ирэхэд юулийн яагаад тасалгүй цэцгийг булааж аваа гэж шаардаж өөрт нөх тохоо би гэж зүтгэн. Яан дээж чи хувийн аавна гэж түнд батарч хэлнэ. Гэвч бадмаараг түнд хэрэггүй. Хоёулаа тас талыг нь эзэмшдэг тул бадмаарагийн оронд 3 тэнгэрийн сүнсний цэцэг салхи санаж тавина. Юулийн дотроо 3 цэцэг тэр бадмаараг хитрхи их гэж бодоод Янийг тест дампу тэнэг гэж үзнэ. Тэр чимээгүй инээгээд гэр хандамачны хорв түнд сурамж зай гэж шийднэ. 50 дөр эсэх нь чи их хөд химэрсэн тул тэр гэрийг зөвшөөрөхийг бодож үзье гэж хэлнэ. Дотроо тэр баясан дөнгөж сая 3 тэнгэрийн сүнсний цэцгийг өнгөө авлаа. Энэ аялаас нийт 7 цэцэгтэй боллоо гэж бодно. Тэр бас гэрээ хийсэн нэгэн эрийг бодож одоо байгаа цэцгийн тоон гэрээгээ биелүүлэхэд хангалттай гэж тацаална. Тэр зөөр Ян суугаад бэлсхож хөвшин бадмаараа ашиглахад анхаарчаа хандуулна. Бадмаарыг идэвхжихэд шар энергийн далхийн агаарт мэлмэрч гинт Яны төлөвийн цанх гарч ийн. Тэр 2 дахь хуулбар чадварыг амжилттай нээснийг харуулна. Ян гиснээр одоо 2 дахь удаага саадгүй хуулбарч чадна гэдгийг ойлгоод энэ нь чадварынх нь асар том давуулга гэж мэднэ. Өмнө нь дараагийн чадвараа хуулбарч хас өмнө бүтэн сар хүчээдэг байсны бодвол энэ шин нахиц бүх юмыг эргүүлэх мэт санагдана. Тэр одоо чадвар хуулбарч басгацааг шалгаж үзэхэд 500 м хүртэл эрс нэмэгдсэнийг хараад алмайг. Тэр дотроо давхар хуулбарлах чадвар өргөссөн зайн тэнгэрийн сүнсний 10 цэцэг хүсэнч зохих тийм үн цэнтэй сайжруулж гэж бодно. Тэгэхээр 3-ыг хүснэ нь юу ч биш. Дараа нь тэр орон зайн уутнаасаа зогтдог сарсан Багвахан хөрийг гаргахад дунд төвсний орон зайн авиасыг амжилттай хуулбарсныг батлан систем цанх гарч ийн. Тэр чадвараа өөртөө шингээж аван инээн зүйлж сэтгэл ханамжтай санаа алдна. Ян ядраа нэмсгадж эцэст нь бис суулаа дуусгаад орон зай зөөхөд шид бол миний таарсан хамгийн хүчрхэг чадвар гэж хэлнэ. Үүнд орон зай зөөх, орон зай мэдрэмж, орон зай тэмдэг халаасан агуулга багтана. Тэр халаасан агуулгаа нээж орон зай уутаа дотор нь оруулаад эрдэнэ нэрх шин аяллаа ихэд бэлэн боллоо гэж мэднэ. Агуунаас гарахад тэр гадаа унтж буй юулийн гол чана. Тэр харна. Тэр охин руу хараад их чи юугаа санана. Дүүн одоо яаж байгаа бол гэж бодно. Елийн сэрээд биеэ гөвж зэгсгээ зүүн чи бисаа суулаа дууссан гэж асууна. Ян завгүй байх зур манаж өгсөнд нь баярлалаа гэж талархна. Елийн хайж ирсэн эдээ олсон тододохгүй нууц ертөнцөөс гарна гэж хэлнэ. Ян бол өөр эрдэнэс хайхаар баг зэрэг өдөж үлдэнэ гэж хэлнэ. Нууц ертөнцөд өөр юу ногдож байгаа бол гэж санагдсан. Елийн чи энэ газрыг мэдэхгүй ганцаараа амьд үлдэхэд хитрхи аюултай гэж загнаач. Ян өөрийгөө хамгаалах хангалттай хүчтэй юу ч болохгүй гэж гачна. Би чамайг зөөрийн цэг хүртэл хүрлээж өгье. Одоо явбал үр цайхаас өмнө хөрнө гэж нэмж хэлнэ. Елийн санаа алдаад Яныг өөртөөгөө хамт гарах арга олох хэрэгтэй гэж татраа боддог. Хоёр зөөрийн цэг рүү гүйж хөвчдөж гин тасаа
асар том тесрэж сонсно. Хоол зайд хүмүүс туршижсэн нь тэр аж. Южин эрдэнэс булаацалдж байгаа болтой харамсалтай хитрхи холтоос хэн болохыг нь татхан харж чадахгүй гэж хашна. Яй харин шинэ жасан авьяасаа сэрэг гахалтай цашаан гэж үзээд орон зай мэдрэмжээ хасан. Үр чадвараа ашиглаад тэр газрын мөнгөсөөр хэдийн өгсөн ч хоёр хүн нэгнээ бариад тулчж байгааг харна. Жинхэнэ тулаанд нойрч санагдсан эрдэнэсийн төсөө байлаа. Южин яй хоёр ордон очиход яйн толч бичсэн Ликан, Жанкан хоёр гэж хэлнэ. Южин гахад би Жан хоёр гэр бүл үргэлж чивтэй байсаар ат юунд төсдөн вэ гэж асуув. Яй ямар нэг эрдэнэс салаад түүнийхээ төжөө зажуудаж ирсэн байх гэж дүгнэн. Тэгээд нуугдсан гэдгийг болохоор орон зай мэдрэмжээ дахин ажиллуулна. Шиндээ Европсын юм харагдахгүй байснаа. Дараа нь унсан гомшхийн араатны ямны дотор ямар нэгэн байгааг зам тод усан гэрсээр шатах цэцэг ийшт ховор эрдэнэс байлаа. Жанкай Ликан хоёр нэг зэрэг бие биедээ өвхийн цэвэрт төгч зэрэг амар өртөн. Южи хоёр хамт өгсөн бололтой гэж хэлээд тэр газар руу гүйн буулаа. Яй хаашаа явна вэ? Чи гээд рүү явах ёстой байсан биз дээ гэж санаална. Южин өнөөгөө бол цайцсан хөвтөж явахад энэ цашааныг зөвхөн тэнэг хүн лалтна гэж хариулна. Яй нарт нь бууж энэ удаад юу болох нь хамаагүй. Осон хүнийх нь болно хуваахгүй гэж хэлнэ. Южин зөвшөөрөөд дараа нь бүх харамс гэж санаална. Яй нөхцөлийг хүлээж аваад хэрвээ сүнсний өсний ишээс чадвал би яривчаа хүлэе гэж дотроо боддог. Южин хортлаад төрөөч хөдөлсөн би намайг бүү зэмэж гэж энд хэлнэ. Хоёр цагтс руу тэмүүлэнгүйж Южин төвчдөгч хоёрын орон зайн уртыг тэр даруй шүүрч аваад томор заллаа гэж бодно. Тэр зөөр ян гамшигын араатны цагтс руу шууд очиод гэн цолаа. Тэр Южинээс энийг авах гэж асуухад тэр гамшигын араатны цавцэл дээр хүн хүрэхгүй. Дэндүү том тал би зөөж чадахгүй. Хүсвэ чи арчих гэж хариулна. Яй чи үнэхээр итгэвчтэй байна уу гэж асууна. Южин баг зэрэг ууртай аггүй гэж хэлсэн штэ. Чи дураараа хийч гэж дахин хэлнэ. Яй нэнэмсрээд цогцсодоо минийх боллоо. Дараа нь бүх харамс гэж хэлнэ. Южин битгий тийм ярвэж гэж хэлээд цогцснуудаас сэлэн авч мангасны сэгэнд авч сонирхолгүй гэж тавтана. Тэр зөөр ян гамшигын араатны амийг ангайлхан нээж дотор ногцсон гэрчдэг цэцэг болно. Ялийн цэцгийг хараад цачин сэлмээ унгаж яйлуугүй очино. Яй ялалтан нээж араатны аманд ногцсон ховор сүнсний өсний ишалсан би үнэхээр аттай юм гэж хэлнэ. Юлийн хажууд нь яаран очиод ойроос харъя гэж гуйна. Тэр ихлээд энэ минийх яагаад чамд үзүүлэх ёстой юм бэ гэж татварставч. Юлийн сонсолгүй сайн харахын тулд гараас нь зурна. Тэр дараа үүнийг гашин авьяасын сүнсний өвс гэдгийг таньж мэднэ. Яй нүүн цэнтэй юу гэж асуухад тэр үүнийг маш болгоомжтой хадгалж гэж хэлнэ. Тэгээд инээмсэглэн энэ эдийг арьчих санал хостой юу гэж асууна. Яй ихлээд сүнсний өвс гэж яг юу болох вэ? Жан хоёр гэр бүл юун түүний төсөө бие асахад бэлэн байсныг тайлбарлах гэж хэлнэ. Юлийн энэ өвс ганцхан хүчрэх чадвартай гэж тайлбарлана. Эцсийн хүнд гашин авьяас орхдаг юм байна. Ян дөрийн авьяасыг хөлбөрж чаддаг тул түүнд энэ тийм ч сонирхолтой санагдахгүй. Гэвч Юлийн огт шин чадвар нэмнэ гэдэг нь үнэхээр үн цэнтэй гэж тайлбарлана. Зарим мэдсэн хаан түвшний хүчтнүүд ч зүгээр өндөрч чадахтай бясалгачд болохоос ийм өрмөц авьяастай хүмүүс биш юм. Хүчрэх гэр бүлүүдийн хувьд гаш мэд давталгааны төрлийн ховор авьяас бол үнэт эртэн. Тийм ч учраас хүн бүрс үнийг хүсэн тэмүүлдэг. Гэвч Ян өөрийнхөө хувьд энэ цэцгийг авч хэрэггүй гэж боддог. Учир нь тэр энэ мэд зүйл найдваргүйгээр ямар ч авьяасыг хулбарч чадна. Юулийн хэрэгтэй. Тэдний өрхийн эзэн зэрвчийн өвгдөө зөвхөтөл яг ийм өрмөц авьяасыг ойж авахыг тэсэн ядан хүсдэг гэв. Тэр өөрийн байр дааны хүчийг эрсэх хүчрэх зүйл хэрэгтэй байгаа бөгөөд энэ гашин авьяас хүчийг нь 10 дахин нэмэгдүүлж чадна. Ян цэцгийг юулийн рүү сонгоно. Чи ийм их хүсэж байгаа юм чи нав гэж хэлнэ. Юулийн гайхаж чи үнэхээр надад төрч байна уу гэж асууна. Ян толгой төхөн тийм гэж хэлээд би ч миний авьяас ч үүнийг ашиглаж чадахгүй болохоор үнэхээр хэрэгтэй хүнд нөхөх нь зөв гин. Тэгээд өөрт нь хэрэг болох зүйл байгаа эсхийг эрхэн тарнаас хайна гэж хэлээд холдон насгаж эхэлнэ. Юулийн дотроо инээмсэглэн Ян бусад хүмүүсээс ийм ялгаатай юм да гэж боддог. Зарим хүн энэ цэцгийг өгөхийн төлөө тэмцэхүн дэртэн гэж үзнэ. Харин Ян шиг хүмүүс тогтхон ч хайхамжгүй байдаг. Тэр өөртөө Ян үнэхээр агуу зүйл хийхээр төрсэн хүн гэж бодоод магадгүй тэнгэрийн нэрчж байж мэдэх юм гэж гайхна. Гэвч Яны цэцгийг өгсөндөө өөрийн гэсэн шалтгаантай. Түүний бодлоор энэ цэцэг өөрт нь хэрэггүй. Харин Юулийн төгснөөр түүний талхлыг олж авна. Хэрэг тэр үүнийг зах зээл дээр эсвэл байж дааны уршигтанд зарах гэвэж талхай өвдөх төвөг чирэгтэл эсвэл хүнд төлөөс дагна. Тиймээс тэр чирэгтэл дагааснаас ашиг олохыг илүүд үзэж огт эргэлзэлгүйгээр цэцгийг гартуулж өгсөн юм. Тэд аяллаа үргэлжлүүлж эцэст нь нууц ертөнцөөс гах асар том ушхаг эдгээр иржээ. Гейтийн өмнө хамт зогсоод Юулийн энэс сүүчин удаа надтай хамт энэ нууц ертөнцөөс гарах уу гэж асуухад тэр толгоос ихсрэн үлдэнэ гэж хэлнэ. Юулийн санаа алдаад өөр нэг цэцэг болон орон зайн ууд хийдийг төндөгч чи үлдэж илүү олон эрдэнэ цуглуулах гэж байгаа. Эм чин би чамаас юм авчхад хариуд нь юу ч өгөхгүй байж болохгүй гин. Тэр бас чи энэ нууц ертөнцид ганцхан сайрч байж болно гэдгийг сануулна. Түүнээс хойш телепортын гейтүүдийг илүү хүчтэй мангасаад чанга сайх болохоор харах нь хамаагүй аюултай болно гэв. Гейт рүү орох гэж бэлдэж байтал тэр гинт нэг зүйл санаж юун өргийн тасаар Яныг сэрэмжлүүлэхээр иргэн. Тэр хэрэг чи тэдэнтэй тааруулж болж өвөл хортон зогт. Учир нь тэдний өрхөд эзэн зэрэглэлийн мастер бийг
гэж хэлнэ. Тэр баяртай гэж хэлээд гаднатаас чамаа хүлээж бая гин. Яны нэмсвэн гарадаас тоцоор южин гейт рүү өсрөн орж дундуур нь аяж хөвсөн. Зандаа тэр Янсоо ирхэн харж удахгүй тэр намайг гүйцэж төрүүлнэ гэж дотроо боддог. Тийм ч учраас тэр залхуурч болохгүй. Өөрөө ч бас илүү хүчтэй болох хэвээр. Стивээс холоос түүний биширч үзнэ. Южин эцэст нь гейтэд шингэн асах болохыг Ян харж яснадаа болон инээмсгэрч дими ачаа эцэстээ зайлчтэй гин. Одоо тэр огт баригдaltaгүй чадлаараа эрдэнэ цовлуулж чадна гэж бодоод дахин өсрөн гарч цовлон шинжиж эхлэхээр бичнэ. Тэр зөөр бодит ертөнцид гейт долхиолон хин нэгэн гарч ирж эхэлнэ. Ойролцоо холон түмэн нөөц ертөнцийг төсвөрлөж чадаагүй сул дараа байждагч. Евтэ хоёр хүн өдрийн дараа буцаж ирж байна гэж бодно. Гэтэл гэнт нэгэн зүйл хозоошоо хүчтэй нүдэрч тунна. Хоёр дээрэмчин тэр зүг харж дөнгөж буцаж ирсэн хинбэ. Түүнээс холгоош хүнэд эрдэн байж магадгүй гэж бодно. Ойртон очиж байж тэд эн чинь хүн шархацсан. Арай гэж хонтой. Бараг амьгүй хөвтөж буюу юм байна гэдгийг ойлгоно. Дээрэмчид түүнийг тоон ох гэж бэлдэж байтал Бингово голны төрөн түүнс яаран очно. Тэр юусэн тэр даруй танин дэрэгдэн өгдөрсөн сууж гэж дотор юу болсон бэ? Чи яагаад ийм хүн байж дарсан юм бэ? гэж яарчлан асуув. Юусэн суларч бүгсэн дуугаар эхлээд намайг өрхийн газар аваачаач гэж хэмнэн. Тэр зөөрийнхөө ойролцоо хотын өр дээр тасан. Доор өнж буй үзэгдлийг өрийн муугаар инээн сагсан ажиж өөрийнх нь гэрддэг мөнгөний үнэ гарч ирэхийг тэсэн ядаа хүлээн. Доор газар дээр Бингово юусэн лөө цочин хараад шархныхын тухай асан. Тэр 50 байжтай шарх минь өнгөц. Би тэмч нацтай гимтэйгүү гэж тайлбарсан. Тэр байдлаа хуурамчаар үзүүлсэн нь нууц ертөнцөөс гарч ирж буй дайрагчдыг отож. Олзын дээрм тэр гейтийн эргэн тойронд олон мастай ногтон хүлээж тоос олжээ. Түүний жижиг нь өөрийгөө сулдаарай гар хоосмид харагдууч хинт ч анзаарахтгүй мөчрөн гарах зоригтой байлаа. Тэгээд тэр эдхий хундаа угаад өнгөц шархаа хэмжиж эхэлнэ. Санаж Бингово дотроос нь ямар нэг үнэтэй боллоо юу гэж асуув. Юусын ингээд гашин авиасын сүнс цэцгийг гаргаж үзүүлнэ. Хэрэглэгчид нь авиас салгаж чадах энэ хоор эрднийг ширтгэхэд Бинговын нуруу чихүдсгүй. Юужин Бинговод энэ гашин авиасын сүнс цэцгийн талаар надад тусчсан хэрэгтэй байна гэж хэлнэ. Ийшт цочирдсан Бинговог чи үүнийг олж хаснараа ургийн газартаа хаах хэвээр том хов нэмэр оруулжээ гэж хэлнэ. Ийм ховор эрдэн юм гэж гайхаад түүнээс юу хэрэгтэйг нь асуув. Тэр гэр бүлийн өвөгдөөдтэй нүр тусан уулзмаар байхаа хин. Зэрэг төвшлийн зэрүгээс болж ийм уулзалт хэвийн үедээ олдохгүйг мэдж байгаа ч энэ маш чухал гэдгийг зөрүүлэн Бинговог туслаасаа гэж найдаж байгаагаа хэлнэ. Хэрэг өвгөнтэй уулзахгүй бол галын өвсийг хөсгсөн ч гэсэн гэр бүл хизээч өгөхгүй гэж хатуу нэмж хэлнэ. Бинговог түүнийг ятгаж өвсийг өөр ямар нөхцлөөр өгөх вэ гэж асууж юусэнд татгалцсан. Ямар ч байсан өвгөнтэй уулзах нь миний ганц нөхцөл гэж тэр хэлнэ. Хэсэж чимээгүй байснаа Бинговог зөвшөөрч шаардлагатай зохицуултыг хий гин. Хэсэг хугацааны дараа юу гэр бүлийн хашид өвлөн биетэй ачуур ороод нөгөө ачуураар үсээ арцсаар угаасахын өрөөнөөс гарч ирнэ. Хаалганы дэрэгд цагсаад баг зэрэг бие тэнэрхийн энэ жаргалтай усан дараа дутчтэй гэж бодно. Дараа нь бодлон Есүс эргэж тэр одоо юу хийж яваа бол гэж бодно. Тэр зөөр нууц ертөнцид Ямагсын сигийн угаасахын дээр хотхоо дарин огт санаа завсангүй суугаад надтай жинхэнэ тулаан хийх хүн үлдсэнгүү. Өдөртэй боллоо гэж дуугарна. Юу гэр бүлийн хашид зарц бүсгүй юуны өрөөнд орж ирээд Бинг хасагч түүнийг хоршлын танхимд дуудаж байна гэж хэлнэ. Тэр хөцслээд тийшээ явна. Танхимд өвөг юу тавин суугаад цай болгож байна. Тэр тавин цараагаар түнзүү хараад сүнсний өвсийг олж асандаа сайн ажил хийжээ гэж хэлээд хариуд нь ямар шааныг хүсэж байгааг асуув. Юурийн хэсэр чимээгүй зогссноо нүдэ өргөж түүнтэй харц толгоон гэгэрлийн хөшөөг түнгангаас ахыг оролдох зөвшөөрөж хүсэж байгаагаа хэлнэ. Бингово юлны зоригтой хүстэд балмаатаж чи үнэхээр гэгэрлийн хөшөөг тунгаах гэсэн юм уу гэж асуув. Тэр хөшөөг бол юугэр бүлийн үндэс суур өөрт нь ч гэсэн түнд ойртох хэрэг байдаггүй. Тунгааж ярих нь бүрч бүх хийх гэж санаална. Түүний хүсэлт зөвшөөрч болох хязгаараас халтаасан гэдгийг шалган хэлнэ. Гэвч юлийн юуруу шууд хараад нууц ертөнцөөс тэнгэрдээ сүнсний цэцгийн 6 ишиг ойч таснаа ичхин. Хэрэг юу түнд хөшөөнд хүрэх зөвшөөрөл өгөөч тэдгээрийг гэр бүлийн шав нартаа өгье гэж санаж болгоно. Тэр тохиролцоо хийхээр шийдэж 8 хийхийг оролдоно. Юугийн царай барайж хүсэлтийг ч нутахгүй гэж хэлээд өөр юм хүсгэн. Гэвч юугийн татгалзаж өөр юм сонирхолгүй өхрөхгүй гэж хэлнэ. Юугийн төвчээр барагдаж аавра ганцтай сухад юусэн барьцгаас нисэн гарна. Тэр газар дунаж цус гархан би нарийнхын хөдлөн. Юу хөл дээрээ босч өөр хийсэнгээр дүүрэн дугаар надтай 8 хийх гэж зүрхшин гэж өв химээ хашгирна. Тэр хүн далхаагаар түнлүү ашгаж өвшин. Босхоор чармайж хүн дамсгаа асар юрин хичнээн бис алгасан ч төвшин минь их бошиг даахгүй гэж хэлнэ. Тэр одоогийн чадвартаас сэтгэл хангасан бүс байна. Тэр илүү хүчтэй болж хязгаараа даван хувь тавьсан зайснаас дээш харахыг хүснэ. Юу юуны өмнөх хүч түүний дээгүүрсэн төрсөн тэр айдастай нүдээр дээш харна.
Тэр хүйднэр доош хараад эзэн хааны түвшний авраа гаргана. Тэр дарам твшин зүү уус мэт нүдэж түүний газар дуудана. Хүчнээс болж доорн газар хагарч эхэлж тэр амс хадна. Гар хүйхэн тогоосох мэт хүндэрч эзэн хааны авар хичнээн аимшигтайг ойлгосон тэрээр би дайц ажин дарахыг мэдэрнэ. Би авах сандрангүйж орж ирээд зогсоохыг юугэсгүй. Тэр өвдөх сүдөнгүйж южин залуу алдаа гаргасан. Гэхдээ ингэж шийдэхэд өөрийгөө дорд болгох нь зохисгүй гин. Арахын хөдлөх южин шидэ зүүн би навыг үүнд бүү орц гэж хэлнэ. Цэвэр хүсэл зоригоор юугийн орын нүцэн хөндийг эсэргүүцэн. Тэр өчүүхнээр бие өргөж эхэлнэ. Биеийн чичирч уруусын хормыг нь цус хിവэр барьж тэр дарж харж дахин босно. Ямар ч үнээр гэсэн гэгээлийн хөшөөг тунгах хөстэй гэж тэр говьшгүй шийдвэрээр тун хойшно. Юу түүнийг чимээгүй ажиж нүдэж ирэлхэн царайгаар нь гайхшгүй өнгөрнө. Түүний бүрэн ор дор байсан ч тэр босоо хിവэр байна. Тэр хараа хайхрамчгүй давсахад салхины даваас хангарч түүний эргэн тойрны давмтыг замхруулна. Тэр аажим гацарч буун. Юусын хэсэг зөөрөвдөг сүдэж ансхаагаасаар нүдчээсэн ор аршныг төгөн айлхна. Тэр биеэ ажиж шидэмгийн нүдээр дахин басна. Би авах талхой бүхийж юусын дүрсээр үзүүлсэнд нь юу талархна. Юу юусын дүү хараад энэ өсөд хоож байдаг шиг тэдний огт бас дүрэн байдаг гэж хэлнэ. Тэрбээр эдгээр дүрмийг хөнгөн хомгай. Тэр байтугай түүний төлөө цэцэрчгүй гэдгийг хэлнэ. Гэвч хэсэг эргэцсэний эцэст гараа өргөж гэрчсэн жижигхэн пейз дуудан хараад ин. Энэ бол миний хувийн нууц пейз. Ховор ирэх мэд бүхий эд гэж түүнд хэлнэ. Үүнийг барьснаар чи гэрээлийн хөшөөг ойлгон савлах хэрэгтэй болно гин. Пейзаа сонгоход яндүдэ бүхтэйчгийн 2 гараараа түүнийг тасан. Царайг нь тайвшилж бүхийж удаан хугацааны дараа анх удаа зөөшин инээс юж тадарна. Тэр эрхийж ясан мөрөөдийнхөө тасалбарыг эцэст нь гартаа атгана. Хөшөөг ойлгож хязгаараа даах боломж. Хэсэг хугацааны дараа бин аваа бурханлаг сүнсэн цэцэг гашин авьяасын сүнсгсийг барьж юужийн өрөөнд орж ирнэ. Яа амжтаа биелүүлж эдэмсийн хүнээр дамжуулан хөрсөн гэж үжигт хэлнэ. Юужи толгой дахин ширээн дээр тавихыг захихад бин авах цэцгүүдийг боломжтой тавина. Бин авах юужи рүү харан өмнө нь хатаа өсргүүцэж байсан татлаа. Яны гэгэрлийн хөшөөнд өртөлхөр ягаад бодлоо үржихнийг сон. Юужи модон хувийн дотор хөсөнд халбаг дөрж ойрхон ургамжийг тавин өснө. Бүдэг инээн сэвшин. Би түүний зөрүүд зан биширдэг юм гэж хариулна. Энэ нь надад залуу насныхаа өөрийгөө санагдуулдаг гин. Тэр зур нууц ертөнцийн гүнд. Яа уулан дээр гарч байхдаа өөрнийг сүнсэн ургамлал чамна. Инээн сэвшин ургамжийг үндэсний хамт цулхаа навна. Гэвч дөгдсөндөө хаан байгаагаа мартаж налуугаар өнхөрч голд дэж бичин үнэнэ. Нэгт нөрч туслуулсан хിവэр өөрийгөө татан гарч орон зай навээсаа ажилуулна. Халаасны явхус хаашгсан одоо болтол цэвлүүлсэн ургамжуудаа гаргаж дэж байна. Тэдгэрийг аживсан нэг бүрчлэн тоолж ердөө хэдхэн хоногт ийм олон сүнсэн цэцэг олсон газар батан нэнэн цэгшин. Эднээс салхаа шиг гэн гамшигын мангсын сэгийг зарж алах нэмж дарсхан түнд алтаасын шиг санагдуулна. Доош харахтаа өрөөсөө амар үнэр гарч байгааг мэдээд хамраа ятруулна. Яйнын зэмжлийг санаж агуусхасаа цэвэр хувцас гаргаад тэр даруй сарж өмсөн. Түүн мэдээж зүгээр холт ногцсон нэгэн мангас түүний хөдөлгөөн бүрийг ажиж байна. Ян хувцас сарж дуусаад бүх сүнсэн цэцгийн агуулх руугаа буцаан хийн гэдсэн чанга дуугарч удаан хугацаанд мэдээгүйг нь сануулна. Тэр дундуураа гонхрон аясаасаа өргөж жүжихийн өмнө идэх юм болж загнахаар шийднэ. Яг тэр үед хаймт нэгэн мангас бод сүвнэс дэж билэн гарч догшин хорхино. Ян түр цацсаар нүдэ бүртэлхэн түүнийг шитнэ. Гэвч хэдхэн минутын дараа тэр мангас гал дээр шажигнан шүс гожон шарсан мах болон хойно. Ян хэсэг мах зүсч аваад амтыг нь мэдрэн шонж идэнэ. Гинт ханаас чи маян шиг хорттой нэг харахорж ирж гарнаас нь мах булаага дойроо цавтна. Ян түр хөшин зогсоод фэйсбүүгээр хашгирч харахыг хүүхэр бас царайна. Ойгоор мөшгөрөн мөрт хөөцөлцсөний эцэст харагчсан зогсож. Холхойсон маха маслын идэж ихнэ. Ян нойр заах бүтэн бүхийж холхойч руу ширтэн ирээч дээр хар бижмэн. Яг өсрөх гэж байтал систем цонхон гинт мессежтэй нэгтэн. Энэ хар өндөр зэрэглэлийн эрдэнэс хайхав ястай гин. Яй харахыг гиндүүсэн барихаар өсөрч дайна. Гэвч амтны нь аян шиг хортон. Аюужийг мэдрэмгц ойр өсөрхийн орно. Ян түүнийг зүгтхийг харах хацаа инээж одоо чи хаанч зүгтэж чадахгүй гин. Орон зайн зөөрийн авьяасаа ажилуулж нүүд ирмхийн зөөр харахны яг өмнө гарч ирээд дахин завтахаас өмнө шүүрнө. Гайхшигсэн нь харах гинтэрч 50 гэж түнлөө хашгирна. Дүү хоолойны өнгөнөөс нь нэм харах гэдгийг нь ойлгоно. Тэр эсэргүүцэн хашгирч ширцнийхэн төлөө ногш гэж загнаад мултрахаар ширөө мөшгөр тухайлж дэмий. Ян тамих тоо гаргаж сурдуулна. Миний дижээвэр амтан бол эсвэл шарсан мах бол гэж зан шилэн. Харах сандар нами яггүйж дижээвэр амтан нь болоход зөвшөөрнө. Яй хуулбар чадвараа ашигладаг 2 удаа ашигсан тул одоо эрдэнэс хай хавьяасыг нь хөөж чадахгүй болохоор оронд нь сүнсэн гэрлийн гэрээ байгаас хар сонгоно. Гэрээ дуусмагц тод төстэй тохируулн түүнийг бяцхан яхан гэж нэрхэнэ. Яхан эрдэнэс хай харахтэд зэрэгхийн авьяастай. Тэр үнтэй хөрөнгө болно гэхийн мэдэн дандураа инээмсэглэн. Шин нөхрөө илбэж байхдаа Ян Юзингийн нэгэнтэй хэлсэн үгийг санана. Бүхэл нууц ертөнцийн хамгийн өмнө цэнтэй ногцсон эрдэнэс бол юу? Гэр бүлийн эрх хийж буй эрчим хүчний чулуун
чулууны орхай. Юун гэр бүл хүчрхэг нүзөө бүхийж надад одоо юуд нь сайхрах би гэж эн дундаараа баддаг. Тэгвэл уурхайг олох хазаа яагаад сэрж босохгүй гэж тэрбээр бяцхан яганаас эрчим хүчний чулууны уурхай хандагаад мэд хэсгэр сон. Харах бахархан дээд зэрэгчийн ертөнц сай хавьяасынхаа ачаар мэдээж мэднэ гэж хэлнэ. Яйн баясан давталж тэр даруй тийш нь хөтөлж явахыг хэлнэ. Бяцхан ягаан зөвшөөрч гарден навьч гарын замыг зааж бишин болно. Яйн зүрхсэтгэлтэй юу ингээс уушлалт гойж юун гэрийнхэнтэй бүү заваарэ гэж сэрэмжлүүлж байсан юм санана. Гэвч тэдэнтэй мөргөж бүхэн гартаагүй болохыг тэр одоо мэдж байна. Тэр инээмсэглэн тэдний хамрын доор бүхнийг шүрэн өвн гэж хэлнэ. Ингээд тэр бяцхан ягаантай хамт хөдөлж охин нь уурхай руу зааварсахад өн дүндүр хурдтайгүй. Хэсэг хугацааны дараа бяцхан ягаан ойрхон болсныг энд хийж болооч. Ойрцоо өөр хүмүүсийн үнэр хангахыг мэдэрч уурхайг аж хэдийн эзэрсэн байж магадгүй гэж сэрэмжлүүлнэ. Энэ нь Йенг сэрэмжтэй болох нь тэр орон зайн авьяас болох орон зайн мэдрэмжээ хурдан ашиглан урдаа туршиж харна. Талбайг шинжихэд газар дагаан хідэн хүний цогцсдаар чивтгэхийг олж хараад байна. Цаг авчиргүй орон зайн зүйл ташиглан тэр даруй тэнд гарч ирэх боловч тулааныг чосхоор чодооны цаан шорхон өгтөн. Тулаан хിവэрэ ширүүн үргэлж иж байна. Гинт хилэм газрын махбодын хороотой хараал болох чодоон урьдаа гаргаж аврах чодоонуудыг дайснуудын дээр буулгахыг агшин бүгдийг нь астгахна. Тоос суушхад амьд үрдсэн нэг нь гинтийн давталгаа ордох боловч хилэм газрын хэрхээ гэр эсэргүүцэн давтлагчийг хайр наргүй нарийн өнөж чадхна. Үүнийг бүгдийг харсан Юнфан инээмсэглэн хилэмийн гай хастай чадварыг магтаж ганцаараа Юнгэрийн нэм олон гишүүнийг устгасан тэхгүй байгаагаа хэлнэ. Дараа нь зэвсгээ сугалж нүдэндээ давтлагын ач тодруулсан одоо түндээ тоосох хэлж минийшээ гэж заашна. Юнфан хилэм рүү дайрч гарт нь буй эртний нэсээр бас Юнгэрийн их гэж зарсан. Хилэм давталгаанд бэлдэн тэрийг буцааж авах хэрэг чинь хүрсэсхийг үзье гэж тавин хариулна. Тэр газарт гараа шидэн газрын махбодын хороотой шид бол хатуу ханаа гаргаж хоёрын хооронд аврах халт гисгэн. Гэвч Юнфан нэрдээ буцаан татаж салхин зөвхөсөлт техникээ гаргаад ханыг цас мэд төсөөрнө. Хамгийн хүчтэй хамгаалалт нь нуурч химхэрхээ болоход хилэм мэдхэлгүйгээ шиштэн. Тэр яаж зэсгтээ салхины авьяас шингээж хатуу ханыг ийм амархан зүсийг олж авахыг хичээн бодлон тахижбна. Бодтой авцсан төр ирж буй аюулыг өрөөд хүртэл анзаарсангүй. Юнфан бүрэлдсэн гинт гарч ирж хөлн нүүрлүүн дөө авианы хортыг эвдэх хүчтэй мөргөж чадуу хан руу нураа занахна. Хилэм ёолон босч чудуу нурштаар хариу цэхэн. Хурц чудуун самны давсхаг Юнфан суу шиднэ. Тэр хормын зуур гинтх боловч тэнцвэрээ олж иждээ нарийн давсан чулуунуудыг буццахна. Тэр доогсон инээж чадвар чинь энэ сүү гэж түүнийг шаасна. Хилэм их газрын хариутай шид болох нүрсэн тэнгэрээ гаргаж аврах хад тэнгэрээс Юнфан руу бөөнгөж чившин. Аюулыг таньсан тэрний үрдөө өвчтэй царай цочрож тавтана. Тэр оюун санаандаа үнийг оргож зэрэгжлийн газрын махбодын ур чадвар хэмээн хортон таньж мэднэ. Нэг ч секунд алдчихгүй хортны авьяасаа ашиглан явц хатаа аюулаас зайшин гарна. Хилэм мэдхүйсгүй ширтэн энэ хүчтэй давталхаг яаж мөлтснээ гайхна. Юнфан доогсон инээж одоо түүний өөрийн хариутай шид болох сашхиндөө цайвар ирд. Иг амсах цагаан басны хэлнэ. Тэр гүн амсгаа авч чихийг таслан хаширхад сархин нэрнүүдийн үер оолзон урсна. Давталгаа хилэм рүү цохиж түүнийг өвдөг сүдүүлэн зэвсгээ артуулна. Юнфан гоёмсог газартан эрдэс цэцлэрт нь би ахад нөхцөн эсхийг асан. Цус нэжигсэн зүдэрсэн хилэм зэвсгээ тулан ааж ахын босч ийн. Нүдэндээ хатуу шидэнгийн байж тодруулсан. Тэр эрдэс цоглыг 10 жил хайж ясан бөгөөд хинж чахуулгүй гэж хэлнэ. Яэн нуугдж буй газраасаа тулааныг анхаартай ажиглана. Эрдэс цоглын тухай дуртахад түүний сонирхол дээдчтэй хүн. Тэр орон зай мэдрэмжээрээ эрдэс цоглыг олохыг оролдох боловч чадварыг нь хаасан хачирхалтай хоройтой хязгаарч дээш мэдэрнэ. Тулаан руу эргүүл сог хэнийг ч хүрэхгүй гэж хилэмийн хэлхийг сонсоод Юнфан инээн тэр түүнийг тохорхон түүнийг хамгаалах хүч чинь үлдсэн өг гэж хэлсэн. Дараа нь тэр сүнслэг энергийг нэмэгдүүлэх хөөс гаргаж үүнийг энэ ташхилахаар төлөвлөөгүй байсны хүлээн зөвшөөрнө. Ер нь ийм хүчтэй зүйлийг шууд эдэн гэдэг туйлын аюултай ихчлэн мөхөд төрөгдөвч түүнийг алхаар шийдсэн тул тэр болгоомжлыг хойш тавина. Эргэлцэлгүйгээр тэр өсийг хадаж бүхээр нь залхина. Яа хатаас цачин харч тэр галзуурчээ. Тим сүнслэг өсийг түүхийгээр нь идэвххэн газар дараа гисэн дэлбэрч болно гэж бодно. Эдмүт түүний хүзэнгэх судснууд томрон товайно. Нүдэн ширүүний ханаар гэрчдэж хичэн. Цас нь бие дахан хянаж түй давалгаална. Тэр газар унаж зовлонгоор хашгирахад биеэс нь гэрлийн туяа тэнгислүү ачаарна. Хэсэг хугацааны дараа тэр дахин босч эргэн тойрондоо энерги цацруулах хүчтэй ягаан туяагаар гэрчвэн. Түүний бие болон эзнээс гэрлийн ус мөр цацран урсна. Хилэм би түүний бэлгийн авьяас гинт трансцендент түвшинд өсрөхийг олж хараад айдас татна. Юнфан шин өртөө эвлэр ичтэй нэмсэглэн замдан таарсан бүхнийг зулхахад бэлэн зэрэг тулаан шансан харцаа шишнэ. Яэн статус цонхон нээж Юнфангийн авьяас үнэхээр трансцендент түвшинд өсөрснийг батлаад сачна. Юнфан хилэмэр доогуур харан нэмсэлж өвдөөс үдэж амиа гол шааршиг нь бүтэн үлдээж магадгүй гин. Хилэмэнүүд өөр бухимлаар шатаж түүнтэй ингэж ярих ямар зэрэг байгаа юм бэ гэж хашгирна. Авьяас чинь дээшилсэн ч ялж батлаагүй гэж хэлнэ. Тэрбээр хүчрэхэг шид цуглуулж хвчтэл дуусгаас өмнө Юнфан агшин зөөр алга болж хажууд нь гинт бий болно. Ижид нь хідэн удаа гэрс хийж түүнийг маш хортон өргөхөд амнаас нь цас бүртэж
ундлаа цохиулснаа ч мэдсэнгүү. Юуфүндээ бүрэн босоод одоо өндөр түвшний хорт оргиж түвшний салхины авиастаа босноо. Дөнгөж асан хүч чадлаа чи бүрэн дотоо үндсэн гин. Тусааны зүүн нь носон хожигсэн содон нэгэн цагт бахархалт байсан хишин гэр бүжийн хог гэж түүнийг дарамжилна. Хизамир тосгоохоо арай ядан өргөөд бүх бишгтэн өсөрт хүчээр дүүрэн замаар алхадаг. Өнөөдөр намайг ялсан ч хизээ нэгэн өдөр чиж өөрөөсөө хүчтэй хин нэгнийг ишхүүж болно гин. Юуфүнүдэ аничрын түүнийг амаа татгин. Чи ялагдсан. Ялагтчид ийм салаатай үг хэрэггүй гин. Мөн юунгэр бүжин бүх ичтүрийн тэнгисийн бааз дотор хамгийн хүчтэй. Дунд нь бүр хаан зэрэгчийн мастер би гин. Үнэмшгүй хүч чадрын өмнө жихэн дайсан гэж байхгүй гин. Ингээд тэрбээр эрдэс садл хайхаар агуй руу орно. Гада хизами хогарч цас алтан хөвтөж тэнгэр өөд ширтэн аян зам минь ингэж дуусах нь гэж боддог. Яг тэр үед янгаш ирээд зүгээр үг гэж асууна. Хизами түүнийг хараад гайхаж хинбэ гэж асууч ээ хамаагүй гэж хариулсан нэмийг нь санаж болгоно. Хизами дэмий гэж хэлээд Юуфүнгийн сүүлчийн цохилт дотор ихнийг нь буцагсан. Цаг нь дуусчаана гин. Дараа нь Йенээс чич бас уурхан төлөө ирсэн үү гэж асуухад Йен тийм гэж баталжээ. Хизами инэн сэвшээд ядаж яа үнэн ч юм гин. Йен уурхан талаар асуухад Хизами энэ ингийн хөдрийн агуу байсан бол хэдийн өвцөн байх байсан гэж тайлбаршина. Энэ агуу дөрвөж төгшний гамшигын араатан амин чулууны хөдрийг хамгаалж байгаа. Тэрхүү араатан халтгчдыг төрөгдүүлэхийн тулд агуу олон хүч цар цаочгсон гин. Дашт эрдэнэс мөшийн ховор авиастай ягаан эрдэнэ сагнуурыг харах байхгүй бол орсон бүхэн заавал төрнө гин. Тийм харах төвийн ховор өнгөрсөн 10 жилийн турш нууц ертөнцийг ирсэн ч нэгийг нь чалаагүй гин. Яан бицхан ягааныг үзүүлж чиний ярьж байгаа харах юм уу гэж асууна. Хизами цачин нүдэ бүлтгэл хийж цус ханяа ягаан харахыг ширтэн. Яан нэгийг нь олоод завсахгүй тэжээж сүнсний гэрээ хийсэн мэт хийж чадахгүй байна. Бяцхан ягаан Хизамийн өвдөгдөр өсрөн гарч зөөлөн чичгэнэ. Хизами харахыг бүдэг инээн сэвсэн харж өөхийнхээ өмнө нэгийг нь үзэн гэж агт төсөөлөөгүй гин. Тэрбээр чичрэх гараа харах үүд ааж ахын сонгон одоо санахад тэнэг санагдж байна гин. Өөрхийн нэгэн санамсаргүйг биелүүлсэн мөрөөдлийн араас 10 жил нууц ертөнцөөс өдөрт хөснөө харна. Хороо нь хараханд хүрэх гэж байтал Хизами сүүлчийн амьсгалаа гаргана. Биеийн хөшин амьгүй болно. Сүүлчийн төр зөөрийн бодлоо хойв тавьсан үнэхээр намайг тэнэг болгожээ гэж хашаанаар эргэж цөлнө. Юуфүн агуйн гүлөө орж мөрий тахир замуудыг болгоомжтой сочно. Тэрбээр нөхөр дүүрэн тус бүр өөр хонгож руу хөтлөх хантай таарчна. Хідэн нь байгаад гайхаж энэ газар лабиринт шиг юм гэж битлэн. Дараа нь дүүрийн нэг хонгожийг сонгож орно. Энэ хооронд Йен Хизамиг нурангийн доор чимээгүй оршуулж зэсхийг нь газарт босоо хатхан башны чөлөө болгоно. Дотор нь Юуфүн өөрийг хонгож төрч агуйц төсвөлгүй мөрийж байгаа дэр хэлсэн. Яг тэр үед хөөж доор нь газар цорон өтөн хэлбэрт асар том мангас дэлбэрч харч түүнийг бүхэлдэн залхах гэж дайна. Тэрбээр яг цагтаа хажуу тийш өсрөн зайж бахан зайд бөөн тэнгэр толомтон амтны сачин шигтэн. Энэ бол ямар ч танилын мэдээнд дурддагтаагүй дэд түвшний махчин гэдгийг ойлгоно. Мангас хүчрэхийг энергийн туяа цэнэвшэж авсан. Аянг шиг чимээ агуу даяар цавраатна. Гадаа яан үнийг сонсоод иштэй энийг сэвшин. Тусаан нар хэдийн ихсэн болчтой гин. Араадныг түүний өмнөөс саажсанд нь юун гэр бүж талархаад бяцхан ягаалуу иргэн. Одоо бүх зүйл түүнээс шалтгаална гэж хэлнэ. Харах мөрнөөс нүсэрч бууж лабиринтын ханигтээ нуугдсан жинхэнэ хаалхаг ирж урагшхашгүй өнөрч эхэлнэ. Агуун лабиринт бяцхан ягаангийн мэдрэмжийг бүр саатуулж байгаа биз гэж юм бодно. Гэвч удалгүй тэр сэргийж жинхэнэ хаалхаг оллоо гэж энд хэлнэ. Тэр энийг гол руу дагуулж хонгозуудын сүлжээ евдэ халтгчдыг төрөгдүүлж хомих байсныг яанайлах нь жинхэнэ хаалх нь энгийн өсөн цөөрөм шиг харагдчихж нуугдсан байна. Ягаан эрдэнэс хайрч харахгүй бол заавал хуурдах байсан гэж тэр өөртөө хэлнэ. Уусны хажууд өвдөглийн шалгаад юу ч болоогүй гэж бяцхан ягаан хэлнэ. Цаг ачлахыг хоёулаа шумбиж цөөрмийг сорж ихнэ. Гүнд ус хийж яваад яан эцэстэн цөөрмийн яраалын чулуунд сийсэн нууц хонгохыг олж шууд тийш чившин. Тэрхүү аимшиг тараатны өмнө өөрийгөө бүрэн хүчгүй мэдэрнэ. Хичнээн ширүүн эсэргүүцсэн ч түүний хүч тэр аврах хүчинд хүрэлцэхгүй. Өөр аргахгүйг ойлгоод хатвчаалтын бүжнөөсөө сүлжийн бөгөөд ганц найдвар болох эзэн хааны зэрэгчдийн эд шидийн зэсэн гаргаж ирнэ. Хатуу шийдвэртэйгээр тэхэн давтаж эзэн хааны зэсгийн хүчийг араатан дамсуул харж ирнэ. Дотроо үлдсэн бүх хүчээ дайшлан эзэн хааны зэсгийг асааж өтгсөн энергийн багнаар тэр жигшүүрт мангасыг цаалж чадна. Одоо уурхайн нуурштыг мэдэрсэн манай хөрөө өнцгөө шийдвүлээ. Түүний дөнгөж мэдэрсэн энергийн доллон хэтэрхий хүчтэй тул юм өвгийн тэр охиныг байх боломжгүй. Гэсэн ч хурдны авиасаа асааж юм олон бодлохоос өмнө ирж хайсан эрдэнэсээ гарт оруулахаар тэндээс шидтэй ажил гарна. Энэ хооронд тэр аврах мангас нэвтцээ олгож босоо зогсох хүчгүй болжээ. Харин охины байдал мангасынхаас арай дэрт хэргүй харагдана. Зорилгоо биелүүлэхээр амьд үлдэсгэж мэдгүй арайхын тсэж байна. Өстөр буцаж очиод ян эцэст нь нүдэн гайхаш догтлоор бүтээгдэхүүнийг олж харна. Тэрээр асар том гэрэлтсэн амин чулуунуудыг уур хадаа ярьж цацагдан байхайг харна. Энэ бол гайхалтай нээлт бөгөөд өөрийнхөө азад арай их нэвхэн. Юуна өгт хэрүүн цэнтэйг мэдж байгаа тул нэг ч секунд алжгүй тэдгэрийг цөвлүүлж эхэлнэ. Түүний сүнслэг араат нь нөхөр бяцхан ягаан амин чулуунууд
Түүзийн хатуу тул хож ахта бас хонжтой байхыг сануулна. Ян хайхрахгүй толгой төхөн тэдгэрийг хагасхан түн дасвал биш. Тэрээр хүчний авьяасаа асааж бочингууд нь түүхийг хүчээр гэлтэж эхэлнэ. Төвлөрсөн хүчээр чулуунуудыг жижиг зөксөөж болохоос хэсэг болгон бүтлэж эхэлнэ. Цаг хомсдож байгаа тал бяцхан ягааныг дуудаж тусламж гуйгаад ив хугасан бүхнээ цогцоолж өөрийн агуул хорон зайд хийж эхлэхийг хэлнэ. Бяцхан ягаан шархай ажилдаа орж өөрийн хүчээр чулуунуудыг нэг нэгээр нь Яның орон зайн агуулхлоо төрхнө. Хурдан үр дүнтэйгээр хамтран ажирж хоёулаа урахад ирчэнтэй урагшин. Үр үйлчлээс дараагийн хэсэгт хэрв танд таалагдж байгаа зайгтарч сувг лум нь бүртгүүлээрээ дараагийн хэсгийг тун удахгүй